Милан Кортина 2026 өвлийн Олимпийн нээлт Улаанбаатарын цагаар бям гарагт шилжих шөнийн 3 цагт болно. Манай улсаас гүйлт болон уулын цааны төрөлд 3 тамирчин оролцож байгаагаас ариун тунгалах болон ариун ботнаараа улсынхаа тугийг барьж нээлттэд жагснаа. Сайн байцгаана үзэгчдээ глобал мэдээ эхэлж байна. Студиуд хөтлөгч Гамбатын Баасар ажиллаж байна. Анхаарлаа хандуулна. COP17 баг хурлын урайг албан ёсоор зарлалаа. Саршинын баяр ортож байгаатай холбогдуулан цагдаагийн байгууллагаас хулгайн гэмтэрэг төвтгөөс сэрэмжлүүлж байна. Сонгон хархан дүүргийн 34-р хороо орбитод усан спорт сургалтын төв ашиглалтад орлоо. 120 нас, 11 хүүхэд, 20 аж, 48-30. Орос улбаны улсын өндөр настай эмээ Яха Хашагова хэрхэн аж төрж байна вэ? Жүжигчин уран бүтээлч Прума өмс гал бидаасан үзэсгэлэнгээ дэлгэлээ. Дэлхийн шилдэг баритон амар төвшин Вердийн Травайта дүрт тоглоно. Тэрээр эх орондоо түр ирээд байна. Их байглаас сэргээж итгэл Нэдэвра Баатрай. Энэ бол манай улсад болох COP17 баг хурлын урай юм. Энэхүү урайг албан ёсоор зарлалаа. Зөвлөлтсөд тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурал эх 8 дугаар сарын 17-наас 28-ны хооронд Улаанбаатар хотно болно. Зөвлөлт газрын дөрөөтөл гангачгийн асуудлаарха дэлхийн хэмжээний баг хурлын бэлтгэл эрчимжиж байна. Үүнтэй холбогдуулан манай улс болон зөвлөлттэй тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцоос COP17 баг хурлын урайг албан ёсоор зарлалаа. Их байглаас сэргээж итгэл Нэдэвра Баатрай урай нь зөвхөн байгаль орчны асуудал бус харин хөгжил дэвшил байгалийн төсвөртэй байдлыг бэхжүүлэх нэн тэргүүний зорилт юм а. Саршинын баяр дөхөж байгаатай холбогдуулан орон байрны болон халаасны хулгайн гэмт хэрэг ихсэх хандлагатай байна. Тухайлбал цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ сарын 5-ны өдрийн байдлаар нийт 2003 дуудлага мэдээлэл бүртгэгдсэний 26 хулгайлах гэмт хэрэгтэй холбоотой байжээ. Он гарснаас хойш улсын хэмжээнд 874 хулгайн гэмтэрэг үлдэгдснээс 49.5% халаасны хулгайн гэмтэрэг эзэлжээ. Хүмүүс олон нийтийн газар хүн ихээр төвлөрсөн зах худалдааны төв нийтийн тээврээр зорчихдоо хулгайч байна гэж бодохгүйгээр сонос сэрэмж алдагдсанаас болж гар утас бэлэн мөнгө зэргийг хулгаад ихээр алддаг байд. Тухайлбал 16 удаагийн үйлдэлээр бусдын гар утсыг хулгайлж хохирол учруулсан этгээдэг цагдаагийн байгууллага илрүүлжээ. Тэгэхээр халаасны хулгай гэмт хэрэг маань ерөнхийдөө одоо яг энэ саршинын баяр амралтын өдрөд эхэлж байгаатай холбогдуулаад иргэд маань одоо хүн ихээр төвлөрсөн одоо зах худалдааны төв одоо экспоч гэдэг юм те эсвэл одоо автобус унаандч гэдэг юм. За энэ зүйлүүд дээр одоо нөгөө анхаарал бол сэрэмж алдагддаг. За нөгөө үзэж байгаа сонирч байгаа бараанда гэдэг ч юм уу одоо тэнд одоо хулгайч байна гэж бодохгүйгээр сонор сэрэмж алдснаас одоо юу гэдгийг гар утас тэр зүйлээ одоо хулгаад алдах. За мөн үнэтэй цаатай төрөвчүүд юм те бэлэн мөнгө ч гэдэг юм эдгээр зүйлсүүдийг одоо хулгаад алдах ийм одоо нөхцөл байдал үүсэж байна. Мөн саршинын баяр дөхж байгаа энүүд орон байраа удаан хугацаар хараа хилдэг орхисноос эд хөрөнгө хулгаад алдаж хохирогч болох явдал зөөнгө бүртгэгдэж байна. Тиймээс хол газар удаан хугацаар гэр орноо орхих тохиолдолд хажуу айлдаа мэдэгдэх эсвэл тухайн гудамж талбай камержуулах болон гэр орондоо тохиол тавих зэрэг арга хэмжээ авахыг зөвлөж байна. Баянгол дүүрэгт айлын байшингийн вакуум цавхыг эвдэн нэвтрэн орж Samsung маркийн гар утас, мөнгөн аяга, улаан толгойтой чулуун хөөрөг, хөөргөний толгой, цагаан өнгийн металл бөөгч зэргийг хулгайлсан явдал гарлаа. Орон байрны хулгайн гэмтэрэг он гарснаас хойш 214 бүртгэгджээ. За тэгэхээр орон байрны хулгай за үүний үлдсэн үе нь бол ерөнхийдөө орон байрны хулгай бол эзэлж байгаа. За орон байрны хулгай бол сүүлийн үед бол хөвчлэн айлын одоо хаалга цонхыг эвдэж орох, цонхыг хагалж орох шиг юм те. За ингээд одоо тухайн айлаас ил харагдах тэр мөнгөн аяга, за ийм бүгж үн тэтлүүдийг хулгай. За мөн одоо хөөрөг гэдэг юм те. Яг энэ цагаан сар буюу энэ саршинын баяраар одоо хурдан борлуулагдах боломжтой юм бүтээгдэхүүнүүдийг ихэвчлэн одоо анилж хулгай ийм зүйлүүд ажиглагдаж байна. Түүнчлэн он гарснаас хойш 120 гаруй малын хулгай бүртгэгдэж энэ төрлийн гэмтэрэг өмнөх оныхоос 4% нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан байна. Жанчуудорж Батторж, Евгений Павлов, профессор Марлама, Ice Global. Үзэгчдээ үргэлжлүүлэн цөөн хормын мэдээг хүргье.
Худалдаа үйлчилгээний газруудын ажиллах хуваарьт цагийн менежмент хийж авто замын ачааллыг бууруулах боломжтой. Мөн хүмүүст сандарч төвдлгүй 50 чөлөөтэй үйлчлүүлэх боломж бүрдэн гэж үзэж байна. Энэ зорилгоор ажиллах цагийг сунгах, шөнийн 12 цаг хүртэл уртсахыг томоохон зах худалдааны төвийн удирдлага худалдаа эрхлэгчдэд Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас санал болгожээ. Олон улсын судалгаагаар манай улс нэг хүнд ногдох хуунцар хог хаягдлын хэмжээгээр дэлхийд 9-р ирэмлэгдсэн байна. Энэ нь хуунцар бүтээгдэхүүний хэрэглээг бууруулах, нэг удаагийн хуунцараас татгалзах, хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах тогтолцоог сайжруулах шаардлагатайг харуулна. Цагдаагийн байгууллага малын хулгайн бүлэгдэхээдийг илрүүлэн баривчиллаа. Тодорхойлбол А нарын этгээд өнгөрсөн оны 11-р сараас хойш Сүхбаатар аймгийн Баруун урт, Мөнх хаан, Уулбаян зэрэг 3 сумдаар дамжин 13 удаагийн үйлдэлээр малчдын 17 бод, 9 бог малыг бэлчээрт нь ядалж хулгайлах гэмтэрэг үйлсэн тогтоогджээ. Цагдаагийн байгууллагад он гарсаар тээврийн хэрэгсэл хулгайлах гэмтэргийн шинжтэй 94 дуудлага мэдээлж бүртгэгдэж, үүнээс 35 автомашин хулгайд алдагджээ. Үүнээс 25-ыг нь илрүүлсэн байна. Тээврийн хэрэгсэл хулгайд алдагдах шалтгаан нөхцөл нь өвлийн үйлрэлд ажил гэр бүлийн хэрэгцээнд болон үр хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөх, сар шинийн баяр болох гэж буйтай холбоотой зах худалдааны төвүүдээр үйлчлүүлэхдээ тээврийн хэрэгслийн асаалттай хонгорхой эзэмгүй орхисноос үүдэн автомашинаа хулгайд алдах тохиолдлууд бүртгэгдсэн. Говьд тамирчин уулын спортын олон улсын хэмжээний мастер бэлтгэл хурандаа Цэвэнташ Улаанбаатараас Бээжингээс Танжин хүртэл 1600 км гүйх гэж байна. Түүний гараа Сүхбаатарын талбайгаас эхлэх бөгөөд замын үд, Ирээн, Хөхот, Жанчхүүгийн даваа, цагаан хэрмээр дамжин өдөр бүр бүтэн марафон буюу 42 км гүйж 1600 км-ийг 40-оос 45 хоногт туулах юм байна. Бородод цагаан сарын баярыг архигүй тэмдэглэнэ. Ялангуяа 18-нд Улаанбаатар хотод архи согтууруулах төрлийн ундааг худалдан борлуулахыг хориглоно. Хоригийг хэрэгжүүлэхэд хууль сахиулах байгууллагаас хатуу хяналт тавьж мөрдүүлнэ гэлээ. Сонгон хайрхан дүүргийн 34-р хороо орбитод усан спорт сургалтын төв ашиглалтад орлоо. Үүгээр тус дүүрэг энэ төрлийн спортоор хичээллэх 2 байгууламжтай болж байна. Цаашид хүүхэд залуусын бие ялтрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх газруудыг нэмж барихаар төлөвлөжээ. Энэ одоо яг Монгол улсад стандарт баригдж байгаа 25-12-ын зам. 25-12-ын зам нь өмнөх усан бассейнуудаас нэг ялгаатай юм нь 5 замтай байгаа. Орбит дахь усан спорт сургалтын төв нь дотроо 25 метрийн урттай 5 замтай усан бассейнтэй, боулинг фитнесийн тоногд хөрөмжтэй, 220 хүний суудалтай, 62 автомашины зогсоолтой. Бүх насныхан хичээлэх боломжтой. Орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн цогц төв болжээ. Сонгон хайрхан дүүргийн засаг дарга Баттүр сая бас санаачлаг гаргаад 2026 оны төсөвдөр ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн хувьсах зардал дээр мөнгө тавиад ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд энэ 2 бассейн дээр ээлжиж хуваар гаргаж ийм усан спортын одоо спортоор хичээллэх ийм боломжийг бүрдүүлж байгаа гэдэг бас. Энэхүү төвд өмнөх усан спорт сургалтын төвд бэлтгэгдсэн багш дасгалжуулагчид ажиллана. Мөн өөрийгөө санхүүжүүлэх журмаар ажиллах, хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан ч тус төсвийг анх 2022 оноос тухайн дүүргээс сонгогдсон их хурлын гишүүдийн санаачлагаар барих ажлыг эхлүүлж байжээ. Зөвхөн энэ хатуу суур дэд үтцийг барихаас гадна нийгмийн дэд үтцүүдийг илүү одоо барьж байгуулахад илүү анхаарч байна. Өөрөөр хэлэх юм бол эрүүл мэндийн одоо тусламж үйлчлэгээ нэлээд хүртээмжтэй болсон байна. За дээрэс нь одоо концепцийг өөрчилж гарч байгаа. Төрөлцөнгөөс илүүтэй яг ерөнхий одоо эмнэлгүүд те General Hospital энэ загвар руу оруулж байна. Хоёрдугаарт одоо сургуулиудыг төрөлжүүлж байна. Энэ дээрээс илүү их хүүхдүүд одоо дараагийнхаа ур чадвар, илүү их математик гэдэг юм уу, хэллэлийн шинжлэх ухаанаар те илүү мэрэгссэн энэ дараагийнхаа бас тэтгэлэг сургалтыг одоо олж авах энэ болцоог нь бүрдүүлэх чиглэлтэй байгаа. Бүх бүсүүдэд битүүнийг спортын ордон, задгааны хөлбөмбөг, бейсболын ордон, за бүс болгонд төрөлцсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулиудыг байгуулах энэ ажлууд хийж байна. Толгойтын Орос хэлний сургууль ингээд одоо жигдэрсэн явж байна. Баян хөшөөний зүүн Сланд байгаа Кембрижийн сургууль жигдэрсэн явж байгаа. Одоо бид нар 1-р хороолол
математикийн гүнзгийрсэн сургалтаа сургуул. За энэ юу руу орбит тахил тавь руу бид нар хятад хэлний гүнзгийрсэн сургалтаа сургууль байгуулахаар ингээд төлөвлөд ажиллаж байгаа. Сонгон хайрхан дүүргийн хүн амын тоогоороо Баянзүрх дүүргийн дараа ордог нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүргийн нэг. 30% орон сууц, 70% гэр хороолт амьдардаг байсан бол одоо энэ харьцаа өөрчлөгдөж байна. Тиймээс 5 дугаар цахилгаан станцтай энэ зэрэгцүүлэн нийгмийн дэд бүтцийг барьж байгуулах ажлыг хийнэ. Ингэхдээ төр хувийн хөвшил хамтарна гэлээ. Статистикийн мэдээгээр хүний дундаж наслалт 73 орчим жил. Гэвч үүнээс бараг 2 дахин урт насалж бүтэн 100-ны түүхийг өөрийн биеэр туулсан хүмүүс ч бий. 120 нас хүрсэн хүн өнөөдөр юу бодож хэрхэн амьдарч байна вэ? Одоо сонирхуулъя. Энэ хэн бэ? Энэ тааш дээ. Би юм уу? Энэ үеэл Ваха юм эсвэл? Чеченд амьдардаг Яха Хашагова энэ жил 120 нас хүрч Оросын холбооны улсын хамгийн өндөр настай иргэнээр албан ёсоор бүртгэгдлээ. Тэр охиныхоо хамт гэр бүлийнхээ зургийн цомгийг дэлгэн суух бөгөөд шаралсан гэрэл зургууд дээр бүтэн 100-ны дурсамж амилна. Надад бол би энэ хорвоод багахан амьдарсан юм шиг санагддаг. Найз нөхөд, аав ээж, ахын дүүс минь бүгд өнгөрсөн. Яаж ганцаараа үлдсэнийг ойлгодоггүй. Хүүхдүүд минь л надтай байна. Түүний 11 хүүхдээс 6 нь амьд сэрвэн. Гэвч Яха эмээ хизээж ганцаарддаггүй. Гэр нь үр хүүхэд аж зээн нарын инээд хөрөөр дүүрэн 20 ач 48-30 ээлжлэн ирж асарч халамжлана. Дэваж нь байгаа юм шиг л амьдарч байна да. Хүүхдүүд минь тусалдаг. Урд нь нөхөр минь түшиг болдог байсан. Би 11 хүүхэд төрүүлсэн хүн. Яхагва 1905 оны 9-р сарын 10-нд Чечений Аль-Хазурова тосгонд төржээ. 1944 онд Сталины үед Чечен ингушүүдийг албадан нүүлгэхэд түүний гэр бүл Казахстан руу цөлөгдсөн байна. Малын сарвчинд сүрэл дэвсэж хоноглон хонтой хамт амьдарч өлсгөлэн хүүтнийг тулсан хүнд жилүүд түүний амьдралын хамгийн хэцүү үе нь байжээ. Одоо сайхан байна уу? Амьдарч болж байна. Хувцс байна, готол байна, хүнс хангалттай сурсан ч болж байна. Сергей Тучков, Оч Сансар, Гамбат Баасан сүрэн, Профессор Марлма, Ice Global Равтлын агентлагийн материалаар бэлтгэлээ. Жүжигчин уран бүтээлч Пүрүма үндэсний хувцсны өдөр тутмын загварын өмс гал бие даасан үзэсгэлэнгээ олон нийтэд төлөвлөж байна. Тэрээр 30 гаруй жилийн турш үндэсний хувцсны өдөр тутмын загварыг тууштай судалж, Монгол өв соёлыг орчин үеийн амьдралын хэмнэлтэд хослуулан өөрийн бүтээлийг төрөж иржээ. Ice Global энэхүү үзэсгэлэнгээс дараах сурвалжлагыг бэлтгэлээ. Жүжигчин уран бүтээлч Пүрүмагийн бие даасан өмс гал үзэсгэлэн нь монголчуудын хувцаслах соёл, нүүдэлчдийн философиг өдөр тутмын хэрэглээний өнцгөөс харуулж байгаагаараа онцлогтой. Монгол хүн өмсгөлөөрөө өөрийгөө хамгаалж, амьдралын эрч хүчийг тээж ирсэн уламжлалтай. Энэхүү утга агуулгаар үзэсгэлэнг нэрлэжээ. Энэ үзэсгэлэн маань ингийн учир шалтгаан гэвэл өмс гал гэдэг нэртэй. Яагаад өмс гал гэдэг нэртэй гэхлээр би 40-од одоо жилийн 37-8 40-араа өрхгүй 35-6 жилийн түүхтэй энэ өмсгөл маань амьдралынхаа явцад өмсөж яхад нэг л амар амгалан бас дулаахан дээрээс нь яг өөрөөрөө мэдрэмж төрдөг. Тэгээ нүмер нөлөөтэй дотоод сэтгэл маань тийм тайван байсан учраас үзэсгэлэнгийнхаа нэрийг өмс гал гэдэг нэр өгсөн. Үзэсгэлэнд үндэсний дээл, цамц, өмүүд, цүнх, малгай, бүс зэрэг 20 гаруй хувцсыг дэлгэжээ. Эдгээрийг бие дэвтэйхэн, хөнгөн, байгалийн гаралтай материал, амьтны гаралтай түүхийн идээр бүтээсэн байна.
энэ одоо өдөр тутмын ингээ хувцс гэд харахад ингээд яг хүн ингээд өдөр тутамдаа өмсгöd ингээд аюу өвтэйхэн амьсгалдаг тийм ээ өөрт ингээд тухтаа бид наалдаж өгдөг ийм утгаар нь би их сэтгэл гаргаж их гоё одоо өөрийнхөө нөгөө нэг ийм ур ухааныг шингэн байж хийсэн байна гэж би ойлгож байна. Жүжигчин уран бүтээлч Пүрмаг монголчууд би чамд хайртай киноны үрлэгийн дүрээр андахгүй, зөвхөн үгээр зогсохгүй, тайлбарлагдсан урлагт өөрийн тод мөрийг үлдээсэн уран бүтээлч. Нийтдээ 20 гаруй уран бүтээлд дүрээ мөнхөлснөөс гадна үндэсний хувцсны үзэрсдмийн загварыг урлан бүтээгч юм. Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд гарч буй түүний бие даасан анхны үзэсгэлэн энэ сарын 7-ны дуустал үргэлжилнэ. Жанживдэрч Баттэр Живгэнэ Павлов, Ганбат Баасан сүрэн, Пүрүсрэн Марлма, Айст Глобал. Энэ 7 хоногийн амралтын өдрүүдэд бусад өдрүүдээс илүү онцгой байна. Учир нь дэлхийн шилдэг баритон цолыг хүртсэн ардын жүжигчин Инх Батын амар төвшин эх орондоо ирээд байна. Түүний баригал хүчтэй дуу хоолойг сонсож уулзахыг хүсвэл Дөрөвчгийн Эрдмийн театрыг зориорой. Улсын Дөрөвчгийн Эрдмийн театрт 7-ны 17 цагаас Жузеппе Вердийн Травойта дүрийг тоглоно. Уг тоглолтыг тус театр 3 дахь удаага дэлхийн шилдэг баритон болсон ардын жүжигчин амар төвшинс зориулан зохион байгуулж байна. Инх Батын амар төвшин бүгд найрамдах Итали улсад ажиллаж амьдарч байгаач тус дүрийн гол дөрвүүдийн нэг Жермоны дүрд дуулахаар эх орондоо түр ирээд байна. Тэрээр Травойта дүрд дэлхийн театруудад нийт 44 удаа тоглолжээ. Riva Garden-д 7-ны 21 цагаас 2000-ад оны хөг хэмнэлд дурсамж сэргээсэн Гайс хамтлагийн тоглолттой. Үүний дараагаар тус хамтлаг 12-ны 19 цагаас Дархан хотод эмзэгхэн хайр тоглолтоо тоглох гэж байна. Одоо үргэлжлэн тоглож байгаа зарим тоглолтын мэдээллийг хүргэе. Улсын хүүхэд залуучуудын театрт 7-ны болон 8-ны 17 цагаас Адамсын гэр бүл Инэдмийн аимшигын музикл жүжигтэй. Гавьд жүжигчин Ариун бол буюу Боёг найруулгаар тавьсан тус жүжиг анх тоглосон цагаасаа үзэгчдийн анхаарлыг татсан хэвээр байна. Төмөр замын чуулгын Ганзан Паласт 8-ны 17 цагаас Цагаан лавын чуулгын Nomadic Legend ардын урлаг улс эйлийн тоглолттой. Ардын хөгжим бүжиг, бие биелгээ, хөөмийн магтаал, морин хуур, цамын бүжиг, уртын болон ардын дуу, уран нугаралт гээд ардын урлагийн цогц хөтөлбөртэй тус тоглолтыг жуулчдад зориулан тасралтгүй тоглосоор байна. 7-ны Бямб гарагийн 14-өөс 18 цагийн хооронд Кози Улаанбаатар клубд дэлхийн улс намгархах газрын өдөрт зориулсан үйл ажиллагаатай. Хүний эрүүл аюулгүй амьдралтай шууд холбоотой улс намгархах газрыг хайрлан хамгаалахад дэлхийн нийтээр анхаарал хандуулж уг өдрийг онцгойлон тэмдэглэх болсон. Манай улсад ч илүү идэвхтэй жил бүр доктортой байдлаар сурталчлан тэмдэглэх санаачлагыг Монголын шувуу хамгаалах төв болон Монголын биологийн олон янз байдлын ирээдүйн сангийн зүгээс дэвшүүлж байна. 7-ны Бямб гарагт орчлон зохицолборын нэрэмжит байгалийн ухааны олимпиадтай 7-ны Бямб гарагийн 13 цагаас U-Language Улаанбаатар төвөөс Монгол Япон хоёр орны цагаан сарын баярт зориулсан соёлын өдрөлийг зохион байгуулна. Үүнээс Япон орны Сашины баярын ёс заншил онцлогийн талаар мэдэх боломжтой. 8-ны 8 гарагт удаа дугуйн клубээс Баянзүрх хайрхан руу гинтийн жилт зохион байгуулах гэж байна. Дүнжин гарваас ургах наран Баянзүрх хайрхан. Баянзүрх хайрханаас ургах наран Дүнжин гарав гэсэн маршрутаар нийт 42 км-т аялж 429 м-т авирна.
8-ны нэм гарагт аз хур номын дэлгүүрээс 13-аас 16 цагийн хооронд үлгэрийн цагийг зохион байгуулна. Хамгийн сонирхолтой үлгэрүүдийг хамтдаа уншиж, дүрд хувирч, бүтээлч тоглоомоор дамжуулан суралцах тус үйл ажиллагааг Соёлын тэргүүний ажилтан цоглог студийн захирал ярих урлагийн багш Саранхүү удирдан явуулна. Ice Global амралтын өдрүүдэд болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэлээ. Эрхэм үзэгчдээ та бүхэндээ глобал мэдээ баасан гарагийн дугаараа хүргэлээ. Анхаарал хандуулан хамт байсан баярлалаа. Баяртай.